Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит нөлөө Real podcast. Сайн бацгаана өрхөн үзэгч сонсогчдоо та бүхэндээ хүргэж байгаа Real podcast-ийн цоошин дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноо та бүхэндээ танилцуулъя. Австрали улсын Waterco компани хүний нөөцийн мэргэжилтэн оюун цэцэг Огийн шүүх хүрэлцэн үү. За танд энэ өдрийн өмнө үү? За сайн уу? Сайн байна уу? Ажил сайн үстэй? Сайн. Хоёлаа нэг сайн уулзч. Одоо уулзах бил боллоо тий. Гоё ярилцлагыг одоо хүмүүстэй хүргэж илүү одоо мэргэжлийн ажилдаа орох болоод мэргэжлийн ажлаасаа гадна нийгэм үтсэн салбарын хөгжлийн талаар илүү бүхэн ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр таны хувьд та өөрийнхөө ажил мэргэжлийн талаар танилцуулж байна. Намайг одоо институт гэдэг би Австрали улсын жил болж байна. За ерөнхийдөө хамгийн нөөцийн мэргэжилтэн энэ мэргэжлээ 10 жил байна. Австралид ажиллахаас гадна Монгол тэгээд чиглэлээр маркетинг ассистент сэксүүлээ жилдээ өрсөлдсөн. Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Тэгээд зөвлөжлөөр одоо 10 жил одоо 2-3 улсын одоо энэ салбарын хөгжлийг одоо мэдж байна гэж байна. Тэгээ ерөнхийдөө бол би анх санамсаргуу байдлаар сонгосон л доо яг хүний нөөцийн мэргэжилтэн болъё гэж юм сонгоогүй. Ягаад гэхээр анх би Германд сурч байхдаа Германд хуулиар сурч байсан. Германд сурч байхдаа нөгөө мэргэжлэр ажиллах ямар нэгэн офисын ажил хайж исэн. Тэгээ тэр үед ажил хайж явах үед бол хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн ажлын байр надад яг их тохирох юм шиг надад санагдаад байсан байхгүй. Тэгээд азар харин бас тухайн үед оюутан байхдаа нэг газар авч ажиллаа. Тэгээд тэднээс хойш тэгээд хамт ажиллаж байсан миний менежер хүн бас намайг чи хүний нөөцөөр ажиллахад ер нь бол амар хурсан хүн шүү гэнэ ажиллаад битгий солиороо гэдэг надад амар хэрэг болж цагчсан байхгүй. Тэгээд би тэрнээс хойш за ер нь бол энэ салбартаа бас өөрөө дуртай л та тэгээд тэр чигээс үлдсэн. Ер нь одоо ингээд тав хоёрын ярилцлагыг сонсож байгаа хүмүүсээс хүний нөөцийн чиглэлээр суралцъя одоо ирээдүйд ажиллая гэсэн хүмүүс яг ямар чадварууд шаардлагатай вэ энэ салбарт ажиллах? Тийм. Хүний нөөцийн чиглэлийг хүмүүс ерөнхийдөө одоо хүний нөөцийн мэргэжилтэн ч юм уу хүний нөөцийн албаны хүн гэхээр хүмүүсийг хариуцсан ажил гэж боддог. Гэтэл яг эсрэг дээр хүний нөөцийн ажил чинь маш төрлийн мэдлэгийг юм шаардсан ажил гэдэг юм. Энийг бол ингээд би өөр газруудад ажиллаад өөр улсуудад ажиллаад явж байгаа юм. Одоогийн өдрөлгөөс харахад тэгж болж байгаа байхгүй. Ерөнхийдөө хүнд бол мэдээж хүнийг одоо нөгөө ойлгох мэдрэх тийм хүнтэй харьцах чадвар гэж хамгийн чухал. Энэ бол гэхдээ ганцхан хүний нөөцийн мэргэжилтэн дээр шаардлагатай гэж бүх төрлийн мэргэжилтэн шаардлагатай. За тэрнээс гадна ерөнхий бизнесийн одоо ерөнхий хөгжил шүү дээ. За тэр бол хэрэгтэй. За зарим техникийн скил хэрэгтэй. Өөрөөр одоо payroll буюу одоо цалинтай одоо ажилладаг хүнд бол бас тэр татвар юуны мэдлэг татварын тий одоо бас бизнесийн ухааны хэлбэр гэсэн үг тийм тэрний талын мэдлэг бас нэг хэрэгтэй. Тэгэхээр бол нэлээд их мультитаск зориулж ажил юм байна шүү тийм. Тэгээд хүмүүс бас нөгөө хүний нөөцийн мэргэжилтэн одоо хүний нөөцийн албыг ингээд эмэгтэй хүмүүсээс ари хийдэг гэж боддог. Тэрүүжтэй гэж боддог. Бас энэ дээр би ингээд ари олон эрэгтэй хүмүүс ажиллаж байгааг бас харж байсан. Тэгэхээр энэ бол бас эмэгтэй хүмүүсээс ажил биш. Тэгээд бас явуулж хэлмээр яа тэгэхээр эрэгтэй хүмүүс ч гэсэн ямар ажил хийх үг бас хайгаад явж идэв шүү дээ. Тийм хүмүүс сонирхолтой байсан гэсэн. Хүмүүд манаас хаалт хадгалах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол мэргэжил сонголт гэдэг зүйл хүний амьдралын хоёр том сонголтын нэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр мэргэжил сонголт гэдэг зүйл маш чухал. Анхны мэргэжил сонголтоос гадна цаашаа магадгүй тийм өөр хөгжил гэсэн тэр нь бас үр дүнтэй байх хэрэгтэй. Тийм. Ер нь бол миний анзаарснаар ингээд хүн яг анхс хүн сонгосон яг тий сонгосон мэргэжил ч юм одоо бид нар ингээд нэг төрлөөр сурдаг шүү дээ. Тэгэхээр тэр сурсан чиглэлээр заавал явах албагүй юм билээ. Ягаад тэгэхээр энэ ч одоо ялангуяа ингээд одоогийн энэ үед ингээд бүх юм амар шилжиж
өөрчлөгдөж байгаа. Буруу зарим салбар дээр маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид нэр ердөөсөө нэг чиглэлээр байрч явсан нэг чиглэлээр мэрэгчлэн болохоос илүү маш олон талын мэдлэгийг хөрвүүлж иж нэг юм дээр специалист болоод мэрэгчлэн болох гэж илүү их гоё хөгжиж байна. Яг ерөнхийдөө ингээ харахад бол нэг чиглэлээр явцсан тийм. Гэхдээ олон төрлийн байгууллагт ажиллаж үздэг ч юм уу. Олон төрлийн ингээд салбар дээр ажиллаж үздэг ч юм уу. Ер нь бол маш их олон төрлийн скиллийг цуглуулах өөрөө тэрний чадварлаг боловсруулж байгаа. Тэгээд анхны сонгосон мэрэгчлээсээ бид нар бол өөрч болно. Тэгээ бол бас нэг чиглэл шаардлагатай болж байна. Цавцааны хэнд одоо бид нар өөрсдөөсөө нээж гарч ирж байгаа бас чадварууд гэсэн шүү. Нийгмийн бас одоо хүлээлттэй тийм цаг явах одоо өөрчлөлтөөр нийгэмжүүдээр ингээд хэмэл оюухан гарч ирснээс хойш бас хүмүүсийн мэрэгжил сонголтын дээр нь гоё хандлага нэлээд өөрчлөгдөж байгаа гэж хараад. Тийм ялангуяа одоо хэмэл оюухан гарч ирснээр хүний нөөцийн салбарт маш их өөрчлөлтүүд хийж үзэж байгаа. Энэ тал дээр одоо судалгаа хийдэг хүмүүс ч гэсэн аяг болсон. Тэгээд хэдийгээр ингээд бидний өдөр тутмын ажил хэмэл оюухан хэлцээний оролцоод эхэлсэн ч гэсэн бас зарим салбарт бол одоо тэрний оролцоо бас арай жоохон тийм одоо түгээмэл болоогүй байгаа. Гэхдээ удаан хугацааны одоо тодорхой хугацааны явцад тэр хэмэл оюуханы оролцоо бол бүр улам их болох яг тэртэй адилхан нэг үзэж гэсэн. Гэхдээ хэмэл оюухан гарлаа гэдэг бид нэр одоо зарим хүмүүс ажлын байр боллоо, нэгдийн ажлын байр байхгүй болоод бид нэр хэмэл оюухан хэмалцаа энэ гэсэн юм ерөөдөө ойлголцтой байгаа гэдэг шүү дээ. Хүний хийж чадах ажил мэргэжил бол ирчмээр байж лээ. Тэр нь бол ялангуяа хүмүүсээс одоо soft skill гэж байна. Зөөлөн ур чадвар. Зөөлөн ур чадвар тийм. Хүнтэй харилцах чадвартай адилхан төстэй зөөлөн ур чадварыг шаардсан. Ажлын байр нь байнгын байж. Арга барилыг олох. Техниктэй ур чадвараа тийм маяг хийх чадвар байдаг шүү. Одоо техникийн тэрийг бол компьютерийн жижиг хэмэл оюухан болоод бас авч чадахгүй шүү дээ. Яг бүрийн сэтгэл мэдрэмж гэдэг зүйлүүд бол орлуулах шиг бол гэж боддог. Тийм орлуулах шиг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр одоо нөгөө ингэ залуучууд шинээр гарч ирж байгаа мэрэгчлүүдээс сурах уу эсвэл ингээд ирээдүйд ямар нэгэн чиглэлүүдтэй хэлхсээр байна. Би юусах уу гэсэн хэлцээдэг хүмүүс аяг байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээр бол ялангуяа одоо бид нэр зөөлөн ур чадварыг шаардсан техник компьютерийг хийж чадахгүй мэрэгчлүүд гэж байгаа хэрэг. Тэр чиглэлээр бид тэндээ өөрсдийг хүссэн мэрэгчлэл олж авч ирсэн. Тэрийг бол чиглэл болгоод авчих. Одоо чи одоо 20 оноос хойш энд ярьж ажиллаж байна тийм. Миний хувьд одоо 22 оноос хойш Монголын одоо хүний нөөцийн салбарт одоо яг хэрэгжилж байгааг сайн мэдгүй байна. Ямар ч байсан одоо water coach юм уу тийм танай компани танай салбарт Австралид байгаа одоо компаниуд хүний нөөцийн чиглэлээр хэмэл оюухан хэрэг ашиглаж байна. За манай компани бол харьцангуй одоо дунд зэргийн хэмжээний компани учраас хэмэл оюухан бол тийм түгээмэл ашиглаагүй. Гэхдээ хүний нөөцийн салбартаа ашиглаагүй гэсэн. Тэрнээс тэрийг манайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компани учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд бол маш их хэрэгжилж байгаа. Энэний урд нь би жишээлбэл PwC-д ажиллаж байсан. Тэнд бол мэдээж одоо янз янзын одоо програмуудыг мэдээж зөвхөн ашигладаг байсан. Тэрэнд бол одоо байгаа компаниас илүү одоо компаниудын програмуудын хэрэгцээ бол маш их байсан. Яг за тэрийг хэмэл оюухан дээр биш хэлэхэд одоогоор надад санагдахгүй. Гэхдээ энийг бол өөрөөр хэрэглэдэг, өрнөөр хэрэглэдэг компаниуд бол байдаг юм шиг байлээ. Тэгээд яг маш олон үнэтэй том компаниуд том байх тусмаа хэмжээний том байх тусмаа хэмэл оюуханыг хэрэгцээ гэж байна. Яг тэгэхээр одоо жишээлбэл манайх бол харьцангуй өнцөгийн хэмжээтэй болж байгаа. Хаяа процесс хүмүүсээ ажил зах процесс өөрсдөө одоо хийчих боломжтой гэсэн. Тэгэнгүүт 500-600 хүний аппликейшн хийдэг компаниуд бол одоо том хотелууд ч юм уу тий. Тэд нар бол хүмүүс одоо уулзаад яасан хэрэгтэй боломжгүй учраас хэмэл оюуханы жишээлбэл рекрутинг гэдэг хэрэглээд хэлсэн байна. Тэгэхээр эхний ээлжний ярилцлага жишээлбэл нөөц менежертэй биш, мэргэжилттэй биш,
компьютертэй эсвэл нөгөө компьютерийн бэлдсэн асуулт хариулаад өгчдөг. Дэлгэцтэй одоо интервью хийх гэсэн үг. Тэр нь бол одоо жишээлбэл наазах юм хэмжээ нэг зүйл ашиглаж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ тэр шатны дээр тэнцэх юм бол дараагийн шатны дээр нэг мөчтэй үзүүлчихдэг. Тэгээд би чинь тэгэхээр тэр хүний ажлыг одоо хөнгөвчилж өгж байгаа хэм л аюу жишээ байна. Объективд бол Герман улсад ажиллаж байсан. Монгол улсад ажиллаж байсан. Одоо Австрали улсад ажиллаж байна. Энэ гурван улсын ялангуяа салбартаагаа ойлголоод байвал хэрэг ялгаатай. За яагаад одоо байгаа бол мэдээж одоо хамгийн дээр сонголт болоод хүмүүс байгаа бах гэж би тааж юм. Гэхдээ та өөрөө тэр хариулах яагаад гэсэн. Тийм. За ер нь бол тий одоо байгаа сонголт бол нэг бэс сонголт би Австралид одоо хаар сонгоод үзээд байсан гэсэн. За ерөнхийдөө бол Германд ажиллахад бол би тухайн үед одоо оюутан байсан учраас 20 цагийн зарим фултайм заримдаа part-time ажиллаж сүүлжиж ажилладаг. Тэгээд магазинаар 7-8 жил ажилласан. Нэлээд олон жил ажилласан. Тэгээд тэр үед бол одоо энэ чинь одоо байгаагаас нэлээд жилийн өмнө гэсэн баггүй юу? Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий одоо нэг Германы хандлага гэж байдаг байхгүй. Тэр бол яг тухайн миний ажиллаж байсан компани бол яг жишгээр харагддаг гэсэн. За жишээлбэл Германд ажиллахад бол нөгөө хүний ажил олгогч талаас ажилт нь аюул их маш олон одоо хууль дүрмээр хамгаалагдсан гэдэг. Тэгэхээр ажилтан хүний их ашиг бол маш өндөрөөр хамгаалагдсан гэдэг учраас нэг газар ажил авсан бол ажлын байр дээр санаа зовлохгүй маш олон жил ажиллах боломжтой байх. Тийм боломжтой. Тэгээд мэдээж одоо Германч нь өөрөө ямар хүчтэй байгаа юм бэ тэгээд одоо тийм технологийн үйлдвэрлэлийг маш ихээр дэмжсэн одоо тэрүүгээр хөгжсөн улс шүү дээ. Тэгэхээр тэр техникийн чиглэлийн бол мэрэгчлүүд маш их сайн одоо тэр чиглэлийн нэг систем мэрэгчлүүд тэр чиглэл гэсэн. Хүний нөөцийн талаас бол мэдээж одоо дэлхийн жишээ байгаа маш олон мэрэгчлүүдийн бол хайж байдаг. За тэгээд бас яг Австралид нэг талаар үжилтийн эрэлттэй мэрэгчлэлийн одоо чагсаалтууд гэж бас байдаг. Тэгээд тэр мэрэгчлэлээр бас л эдгээр адилхан хүмүүсийн мэрэгчлүүдийг боловсруулж хайж байдаг. За одоо бол би одоо нэлээд ажиллаагүй нэлээд Германаас одоо гараад нэлээд жил болсон учраас одоогийн чиг хаалгыг бол байгаа юм яг сайн хэлж мэдэх байна. Гэхдээ бас адилхан дэлхийн жишгээр явж байгаа байх гэж бодож байна. За Монголд бол би нэг их олон жил ажиллаагүй учраас тийм бол сайн харьцуулж хэлж чадахгүй. Гэхдээ тухайн үед ажиллаж байхад бол манайх аюу за нэлийн одоо энэ уламжлалт хүний нөөцийн хандлагаасаа нэлийн салах гэж үзээд байгаа юм даа гэж надад анзаарчихсан. Тэгээд манайх ч бас мэдээж хүний нөөцийн мэрэгчлэлтэн Монгол боловсруулж үзмээр байдаг шүү дээ. Тэгэхээр тэд нар маань бол бас дэлхийн жишээ дагуулах тийм шинжилгэүүдийг бас хийж байгаа юм байна гэж би хальт анзаарсан. За одоо Австралид бол мэдээж миний ажлаас одоо урдны 2 газраас маань харин илүү жоох ажлын байрны хувьд ерөнхийдөө ажлын culture буюу тийм ингээд соёлын хувьд бол арай жоохон relax байд юм уу гэж би харж байгаа. Гэхдээ яг мэдээж ингээд хариуцлага өндөртэй албан тушаалаар ажиллах тусам мэдээж жоохон стресс ихсэн албан тушаалын болоо үүгээд байгаа хариуцлага өндөрсөн шүү дээ. Гэхдээ харьцангуй бас бусад орнуудыг бодвол жоохон relax ажлын соёлтой гэж би хараад байгаа. Тэгээд яг том газар ажиллаж байгаа одоо ингээд дуу зэрэг талаар хүний нөөцийн албанд ажиллаж байгаа. Хүний хувьд бол ялгаа нь бол бас том газар тийм бас өөр мэдээж компанийнхаа хэмжээнээс шалтгаалаад бас ажлын соёл нь жоохон өөр байдаг юм гэж бодоод би хараад байгаа. Тэгэхээр би даавал өмнөх газар нь болохоор тийм өмнөх газар нь одоо би тэгээд өмнө би оюутан байхдаа тийм байсан. Цагаараа эсэ саталсан. Ер нь бол ингээд улс орнуудын хүний зах зээлийн онцлог нэг хүмүүс ярьдаг юм. Ингээд Австралийн хувьд бол хүмүүсээс бас сонсч ирсэн нэг нь болохоор Монголтой харьцуулахад Монголд бид нэр цагтаа тараад ажиллана. Цагтаа яг ингээд 6-таагаа уралдаж байгаа энэ одоо ямар ч юм бэ гэдэг. Гэтэл энд одоо 6-аас тарахгүй байх бол
Энэ одоо ямар сайн юм бэ гэж боддог. харин тий яг зөв. Тэр бол яг одоо жишээлбэл би байгаа газараа бол яг л цагтаа очоод цагтаа гардаг. Ер нь бол 5 цаг гээд ихэнх хүмүүс гараацсан байдаг. Яг 5 цаг гээд 5 10 гэж хүмүүс гараацсан байдаг. Мэдээж 5 цаг тийм яг 9-5 гэх. Тэгээд тэрийг ер нь бол хин ч хизээч одоо 5-аас илүү 6 7 хүртэл багтаад бол ажилладаг. Мэдээж одоо том одоо сахиу хэрэгцээ менежер захиалууд намайг аргаар мэдээж хаяаж явна. Гэхдээ тэд нар байнга хийж байдаггүй. Орой олон суудаггүй. Хүмүүсийг тэгж 5 хүртэл 6 үзэж суудаггүй. Хамгийн гоё одоо бас нэг жишээ нь юу гэхээр хүмүүсийг цагтаа тарахыг бас шаарддаг. Одоо манай дараа компани бол за урдны байсан компани маань бол мэдээж том газар учраас янз. Гэхдээ би илүү цагаар ажиллах одоо project-аас шалтгаалаад ачаалттай ажиллах жоох ууддаг тохиолдол байдгүйсэн. Гэхдээ тэр нь бол нийтлэг үзэл биш. Их хүмүүс болоод юм цагтаа зөвлөл гаргаждаг. ସେଥିପାଇଁ зах зээлээс суралцмаар зөвлөсөн бол хэсэг байна тийм. Одоо цагтаа тарахтаа одоо айж татдаг. Тийм айж биш. Манайч ч бас жоох Зөв ярьсны зүйлээ хэлээ. Одоо тэр чинь нөгөө Японд гэдэг юм билээ шүү дээ. Өдөөсөө илүү цаг суух тусмаа тэр хүн амар одоо нэг сайн мундаг хүн тэгээд илүү хичээж ингэж харагддаг. Тэгээд бараг цагтаа гараа явчих юм бол одоо бараг цагтаа гарах биш. Цагаас хойш бараг 6-7 цагийн гараа явах бол амар их гарч явсан юм шиг. Тэгээд хүмүүс нь тэр хүнд тийм амар юм үсдэг гэж би Японы ажлын зах зээлээс нэг тийм сонсчихсан байхгүй. Тэгэхээр тийм сэтгэлийг юм өгдөггүй. Харин эсвэргээрээ тийм удаан байвал бараг одоо зарим газрууд чи яагаад ингэж удаан ажиллаад байгаа юм? Зүгээр үү тий чамд ямар нэг тусламж хэрэгтэй байна уу гэдэг. Тэгээд би нөгөө гэрээс зарим хүмүүс одоо монгол хүмүүстэй уулзаад ингээд ажиллаад бас тийм нэмэрт болох. Нэмэр болох одоо тийм спорт болж үздэг байхгүй. Тэгээд тэрэн дээр маань одоо саяхан ажилд орсон. Нэг охин одоо ярьжсэн гэдэг шинэ ажилд орсон учраас юм сухгаад ингээд жоох 6-7 цаг хүртэл тэр газраас суусан чинь менежер нь ингээд манай шүү дээ. Чи яасан ингээд чамаг жоох яриад суугаад байгаа гэж хэлсэн. Чи яагаад ингээд суугаад байгаа юм бэ? Асуудалтай байна уу? Тэргээд өмнө эсрэгээр гайхаад асуусан юм. Яг тэгэхээр бүх хүмүүс тэгж суудахгүй байхгүй юу? Тэгэхээр юу бид бол Австралийн хөгжлийн судалгаа. Монголчууд манаас сонсоод байна. Цагтаа дараа чи зүгээр үү? Чи зүгээр үү? Тэгэхээр энэ чи өдөөс ингээд Австралид миний бас байгаа юм гал сонгосон шалтгаан ажил амьдралын балансыг тийм бүр тэтгэж өгдөг. Дээрээс нь тэрийг дэмжиж өгдөг болсон одоо соёлтой. Германд бол жоох хэцүү одоо энэ талаараас жоох нэлээд Германы ажлын соёл чинь нэлээд чангатай. Шаардлага өндөртөөс гадна бас ажил хийх гарна. Одоо удаан хугацаанд сууж ажиллах гэсэн үг тийм. Тэгээд тэр нь бол бас энгийн үзэгдэл. Тэгвэл яг мэдээж одоо хууль дүрмийнхаа дагуу бол хүүхдтэй хүмүүсийг эрт тараач юм уу одоо зарим хүмүүс ингээд хүүхдүүдээс өгчөд ажилдаа очихдаг мэдээж тэр бол асуудал байхгүй тийм. Гэхдээ ерөнхий ажлын одоо соёл нь бол бас нэлээд шаардлага шүү дээ. Мэдээж цагтаа ирэх, цагтаа гарах гэх бол ганц соёл. Аянд болохоор арай жоох юм байна. Тэгэхээр нэлээд зөвхөн хэсэг рүү бас аваа гэж бодож байна. Та бол хүний нөхцөлийн хичээлтэй ингээд хүн хайж юм тий. Энд бол маш их хүмүүс ажил хайж байна. Тэгэхээр яагаад энэ хоёр талаас ингээд яг нэг зэгтээ уулзахгүй байгааг учиршил хэлсэн гэж бодож байна. Одоо чи Монгол хүмүүсийг хэлж байна тийм. Ер нь бас ерөнхийдөө сайн. Гэтэ бас Монголтой зөвхөн монголчуудтай харьцуулдаг байсан. Хүмүүс одоо энэ дээрээ юм хийдэг. Дэлхийн бүх хүмүүс улс орны улсуудтай хөшөлтөх хэрэгтэй байна. Саяхан бас нэг ярилцлага дээр зочинтой ярьсан. Одоо маш олон газар трамптхол хийгээд тэгээд тэгтэл тэндээс гарч байгаа туршлагатай хүмүүс бас ажиллаж болчихлоо шүү дээ. Тэдэртэй цогцсон. Маш том өсөлтөөний Одоо ер нь байгаа. Тийм. Таны ажлын процесс яаж вэ? За тэр бол ер нь бол бас яг үнэн. Тэгээд зөвхөн Монголынхаа зах зээл дээр өсөлтдөг байсан
монголчууд маань одоо манайд бол зөндөө мэрэгчлэнгүүд идэв шүү дээ. Энд ирээд за одоо бүх юмныхаа бүх хэсгүүдээрээ дэлхийн бүх орны хүмүүстэй өрсөлдөж байна. Ялангуяа энд бол одоо эдгүүгүүд хичнээн хөвгөл тийм хятад солонгос ууд зарвал тэгэхээр мэрэгчлэн тэрний хувьд асуудалгүй гэдэг зөндөө байна. За тэгэхээр тэр дундаас одоо манай монголчууд яаж хийж байгаа дараа л дэлдээ авах гэдэг чинь мэрэгчлэр ажилладаг бас одоо зөндөө мэрэгчлэр. Тэгээд за яг мэдээж нөгөө хэд хэдэн хүчин зүйл төлөөлөл тэр дундаас одоо яаж гарч ирэх вэ гэх юм бол Австралийн хөдөлмөрийн зах зээлийг өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлийн мэдээллийг бид хамгийн түрүү маш сайн авах хэрэгтэй. Юу хэрэгтэй байна? Ямар скиллийг тайл хэрэгтэй байна? Ажлын шаард одоо ямар ажлын байрны ямар ур чадварыг шаардж гэдгийг хамгийн түрүүнд ихэвчлэн ойлгох хэрэгтэй юм шиг байлаа. Тэгээд тэрнтэйгээ тохирсон одоо CV ярьцгааг бид тухайн байран дээр л юм хөрөн гэсэн. Тэгээд энэний бол хамгийн наазахын жишээ бид хамгийн түрүүнд энэ талынхаа судалгааг үүдээс хийж сурах хэрэгтэй. За жишээ зүгээр монголчуудынхаа хаанхудаа тэгээд зэхэд бол манайх ингээд Монголд ажиллаж байсан туршлагатай энд ирээд одоо яах вэ яаж ажиллах вэ гэж агүй их хэмжээгээр боддог ч гэсэн яг тэрнтэйгээ холбоотой мэдээллийг цуглуулдаг судалгаагаа хийдэг ингээд зөв бодоол яваад идэг. Тэгээд нэг ажилд орсон хүмүүс яаж ажиллах вэ гэж асуугаад байгаа. Гэхдээ тэрийг ерөнхийдөө бидагаа судалгааны гэх юм бол энэ бүх юм байдаг та. Тэгээд юунаас л хэлнэ. Хамгийн гол нь өөрийгөө системтэй нэг бэлдэх хэрэгтэй гэж. Гэхдээ яг юунаас эхлүүл хамгийн зөв гэж таны хувьд үздэг вэ? За би ерөнхийдөө хүмүүст бол хамгийн ихний алхам нь ердөөсөө судалгаа хийж эхлэх та. Ягаад гэхээр энэ чинь одоо нөгөө нэгэн ажил авахгүй эсвэл одоо нөгөө ямар ажиллаар одоо ямар позишн дээр ажил авмаар байгаагаас шалтгаалаад ажлын зам тэгээ ердөөсөө ажлын замуудыг бүр тултал ухсан хамгийн түрүүний одоо ихний үнийг хийж чадах юм байдаг байхгүй. Тэнгүүд за энэ ажил дээр ийм хүнийг шаардж байгаа байх, ийм скил шаардж байгаа байх. За би энийг хийж чадах уу гэж бодоод за энийг би хийж чадах юм байна. Тэгвэл би дараагийн алхмынтай холбоотой юу хийж болох вэ? Австралийн зах зээл дээр хөдөлмөрийн зах зээл дээр CV-н ямар байх ёстой юм те зурагтай авах юм уу, зураггүй авах юм уу, мэйл хийх юм уу, цаад явах юм уу гэх одоо зөндөө юм деталууд байгаа шүү дээ. Тэрнээс эхлээд интернетийг яаж бэлтгэх юм, цаад интернетээ эсвэл face to face хэрхэн яаж бэлтгэх гэсэн тэр анхны бүх алхмуудыг хүн өөрөөсөө өөрөө судалгаа хийгээд олж авах боломжтой байна. Тэгэхээр би хүмүүст өөрөөсөө судалгаагаа хийгээд тэр ихний алхмаа өөрөө бие даагаад өөрөөсөө бүгднгийн аль болох мэдлэг тэр бүх мэдлэгийг аль болох бие даагаад олоод авчих хэрэгтэй гэж би их дуртай. Тэр бол миний хамгийн түрүүнд хийж болох юм. За тэгж хийснийхаа дараагаар хүн чинь яг хийгээд ирэхээр одоо мэдгүй юм гадна шүү дээ. Асуултууд гардаг. За тэнгууд за тэнийг оруулах юм болов уу, яах юм бол эсвэл би ийм ажил хийжсэн. Одоо би өгний ийм ажил хийх гэдэг байх юм гээд. Одоо индивидуал буюу ингээд хүн болгоны CV-н дээр ажиллах ажиллагааны юм гаргадаг байхгүй. Тэр үед хүн ингээд заримдаа спорт хэрэгтэй болдог. Тэр хүртэл хүн ганц зүйлийг өөрөө бие дагаад тэнийг хийх боломжтой. Тэгэхээр гэрийн даалгавраа ихэд хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд дараагийн ээлжинд яг тодорхой цэг дээр хүнийхээр ялцчих юм. Спорт хийний тусламж хэрэгтэй болдог. Зөвлөгөө хэрэгтэй болдог. Тэр үедээ ажиллах өөрөө ч мэрэгчлэр ажилладаг хүнтэй ч юм уу тийм хийхтэй холбоотой би нэг юм хийсэн яах вэ гэсэн доо асуулт гэж асууж байгаа юм байна. Мэрэгчлийг авч байгаа. Тэр бол нэг талаар хэлэх хэрэгтэй. Австралийн бүлгийн зах зээл хүмүүстэй юу одоо боломж өргөн байна гэж бодож байна. Хэрвээ хичнээн сайн бол хашаа мөн шүү дээ. Хамгийн наазах шалгуур хичнээн чадвартай мэдлэгтэй байгаад яг хичний асуудалтай байна гэдэг нь дийлэн монголчуудын асуудал байгаа болохтой. За түүнээс биш бас ингээд Монголтой харьцуулахад нэг улс төрийн нөлөө багтаа гэдэг ч юм уу. Хичээсэн тодорхой хэмжээний өсөлт хөгжилтийг мэрэгжлийн хувьд гаргах хөрөн боломжтой орон дээр тэр одоо энэ бол миний яг гадаадд байгаа гэдэг бас яг тэгэхээр би хинээс ч уул хамааран өснээрээ би ажиллах боломжтой. Би үнэхээр өөрөө тэр скиллийг л эзэмшиж чадсан, тэр мэдлэгийг л эзэмшиж чадсан бол намайг авах ажлын байр хангалттай болдог байхгүй. Тэгэхээр
Тэгэхээр манай монголчууд бол өдөөсөө ур чадвараар эзэж тогтохгүй. Яг жоохон асуудал зай хүмүүс хэлтэй хэлний асуудалтай байдаг болохоос мэдээж ихтэй хэлний асуудалгүй маш бага хүмүүс байна. Мэргэжлэрээ одоо Монголд олон жил тийм энэ банк юмнээс апорт авчихсан хүмүүс зөндөө байна. Тэгэхээр мэдлийн хувьд бол бид эзэж хүмүүсээс тодох байхгүй. Тэгэхээр өөрийнхөө дээр чадваруудыг бид мэдээж үнэлэх хэрэгтэй. Тэгээ хоёрдугаар энэ том зах зээл дээр биднийг авах ажлын байр хангалттай байна гэдэгт бас итгэх хэрэгтэй. Тэгээд өөртөө итгээд бас тийшээ зүглэх хэрэгтэй. Яа тэгэхээр ингээд би саяхан нэг хүнтэй ярьсан байхгүй би ингээд уг нь тэгмээр байна. Гэтэ би өөртөө итгэхгүй байна. Монголд ингээд ажилласан туршлаган байгаа гэдэг. Одоо хэлний төвшин бол ойр зүрийн хэлээр одоо чадвартай. Гэхдээ яг мэрэгчлэр авах гэж бодоход юм эмээгээд байгаа. Тийм мэдрэмж хүн байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр өдөөсөө хэлцгүйгээр тэр ажлын албан болох эртгэнээс юм бол хийх гэж. Ялангуяа австрал ирээд удаагүй байх тусмаа мэрэгчлийн чиглэлээр орох хэрэгтэй. Тэгэх юм бол яг жишээлбэл нэг оюутан байх юм бол оюутан байх цагтаа ажилласан байхад 2 жил мастер суугаад болсон байх. Эсвэл мастер хийж явах цагтаа шал өөр ямар шамаг ажил хийгээ шинээр хвчлээ карьер хийх арай жоохон. Тэгэхээр өдөөсөө өөртөө итгэж тийм зүйл чиглэл эцэд явах хэрэгтэй л дээ. Тэгээд хэлний асуудал одоо жишээлбэл хэлний хангалттай хүмүүс бол тэгээд хэлээ сайжруулахаас өөр арга байхгүй яа. Тэгэхээр элчин бол зөвхөн бид хоорондоо юм ярихаас одоо их зүйлээ мэргэжлийн юмнууд унших одоо митинг дээр ярих ч юм уу гэдэг зөндөө олон шаардлагууд гардаг. Хэрвээ тэрнээ жоохон асуудалтай болж авах хийцэн. Гэхдээ хэлийг бол сурч шүү дээ. Тэр бол зөвхөн хэрэглээний нэг шаардлага юм биш. Тэгэхээр тэгж томоор бодож нөгөө өөрийн амир ингээд айц давтуулах хэрэггүй. Энэ бол өдөөсөө л хэрэгцээ гэж байна. Нэг талаас бас ихтгэл томоор бодоод өөрсдөө голоод байгаа. Тийм бас байгаа. Тэгэх хэрэггүй. Энэ бол тэгэл хүсчил байгаа бол шаардлагатай болоод хүмүүсээс асуугаад аваад мэдээллүүдийг сайн аваад тэгээд өдөөсөө зүг чигээ анхнаасаа сайн зүг гаргачих юм бол энд бол бидний зах зээл болцох юм болно. Таны хувьд одоо ажил авах гол хүмүүсийн материалуудтай танилцж хаад тухайн ажлын байран дээр шаардлагатай скил ур чадваруудаас гадна юуг нь харж ханддаг вэ? За ажлын байранд дах скиллүүдээс гадна ерөнхийдөө компани соёл гэж байдаг шүү дээ. Компани соёл ч нэг тийм бас яг зарим хүмүүсийг ялцчихгүй ингээд авахаас жоо авахын эсрэг юм байлгаад байдаг л да. Компани соёл гэж үүдэг. Компанийнхаа соёл урсан л одоо хүнийг авах хэмээн ба заахад тэр нь одоо юу гэсэн үг гэхээр одоо жишээлбэл манай компанид бол тодорхой төрлийн характерын хүмүүс байдаг. Манай очих head office байдаг хүмүүс бол тодорхой төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд баг нь ямар хүн байна? Баг нь одоо жишээлбэл нэлийн ахны насны хүмүүстэй хуучин зүйлтэй ингээд менежертэй ч юм уу тим баг байна. Эсвэл ингээд залуу хүмүүсээс үзсэн. Азууд ихтэй баг эсвэл ингээд олоорын үзсэн том баг байна уу? Энд чинь яг гэсэн дээр бас ямар хүн ах вэ гэдэг. Ямар хүн ах вэ нөлөөлөд байдаг л да. Тэрийг хэмнэн сарж үздэг. Тэгээд мэдээж хэрэгтэй дан хэрэгтэй хүнтэй баг эмэгтэй хүн ах уу? Тэр эмэгтэй хүн ингээд тэр багийн одоо тэр бишчүүдийн тэр доминанс гэж байна шүү дээ. Тэрэнд одоо байж тэнцэж чадахгүй гэдэг бас асуудал байна. Тэгэхээр ингээд харж үзэх юм. Англиг амар гэсэн үг тийм. Харин болж хэлэхгүй л тийм. Тэгээд болж үйл яриад байгаа англиар ярихгүй байхыг боддог. Яг л нөгөө яг ихний ч гэдэг юм салбар хүмүүсүүд ингээд тэгэхээр одоо манай ажлын хүмүүс ч гэсэн Монгол хэлээр сайн ярьж чадахгүй байж тийм яхаа зүгээр бас болж өгөл би бас жоохон монголоор ойлгох. Тэгээд хэлээр ингээд бас байх хичээд энэ гэхдээ бүгдийн чадсан бол давг нь бас яг яриагаа гоё хэмжээний бид баг нотоор ойлгож байна. Үзэхэд хүмүүс бас орж гоё. Таатай бэнд юм болов уу гэж бодож. Яг тэгэхээр ингээд нөгөө хүмүүсийн ярилцлагыг хийж байгаа нөгөө одоо эцэгчид чинь бас ингээд янз янзын одоо английн төвшний хэрэгтэй хэлбэрээс ингээд гадуур насны мэдлэгийн үед ингээд янз янзын ангиллууд идэв шүү дээ. Тэд нар чинь байлгах тийм нэг бүх хүмүүс хүртээмжтэйгээр байвал яриулж байгаа. Айтан таатай юм бол гэж бодож шүү дээ. Тэгээд тэр нь өөрөө бас одоо Монгол
хариуцлага Тийм, тийм хэлээ хамгаалдаг. Тийм. Бид нар өргөжлүүлж хүмүүстээ яг тийм зөв зүйл сайхан аялал монгол хэлээр ярьж сурах одоо дамжуулж өвлөн уламжлуулах тийм бас ажил байна. Өөрийг хариуцлагатай явж байгаа юм сайн байгаа хүмүүс байна. Тэгээд яалтчгүй заа асар хэлж байгаа. Манай зөвчтэй ойлгох та. Одоо ингэж ажилд авах процессын хувьд бол хүмүүсийн материалуудтай хэлж байгаа. Ингэчүүл их зүгээр юм байна да гэсэн аюул бодлого орж ирдэг байна. Хэлжсэн гэдэг. Тэгэхээр бол яг жинхэнэ бодит зөвлөгөө. Яг одоо ажилдаа өөрийгөө сольж байгаа. Тийм одоо нөгөө яг мэдээж одоо CV хүмүүстээ хүмүүс ингэж бэлдээл одоо ийм позишнээр маа гэдэг. Тэр позишнээр тавьсан CV-г явуулдаг л да. Зарим хүмүүсийн CV бүр хамаагүй хөндлөн бас явж байгаа юм л да. За тэр нь ч яг миний бодлоор бол яг би өөрөө зөвхөн чинь рекрутинг хийж байгаа хүн ажилд авч байгаа хүн болгоны дуртай юм дургүй юм гэж үздэг хөө тэр нь бол яг тухайн хүний одоо хөвгний үзлээс ер нь бас аяг шалтгаалт юм байлээ. Би бол жишээлбэл каунселортэй аяг дуртай. Ингээд CV яг тэгэхээр хүн болгоны ингээд CV-нийг би ижилхэн төвшний зөндөө олон CV харж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр дээрээс нь тэр хүний жоохон ялгаж өгөх юм каунселор дээр байдаг байхгүй. Тэгээд би ч гэсэн өөрөө каунселор дээр өөрийнхөө хувийн онцлог жоохон оруулаад тэрийг бичих дуртай. Жишээлбэл ингээд каунселор дээр юм би одоо яагаад ажилласаа гэж байгаа шалтгаанаа одоо яагаад шинэ ажилд орох гэж байгаа шалтгаанаа ч юм уу. Тийм эсвэл яагаад одоо юу тухайн үед гэсэн эсвэл яагаад мэржлийг авсан гэдэг юм бэ? Жохон нэг юм хүний жоохон тийм тарч оруулчвал кавер летер арайч хүний нүдэнд тусах ч юм уу нэг сэтгэл төрдөг ийм юм байгаа юм шиг надад санагдаад. Гэтэ мэдээж яг CV зогцож ээж юм арай жоохон хүчтэй багштай байж байгаа. Би бол кавер летертэй маш туртай байна. Зарим хүмүүс бол кавер летер зөв ямар ч ачиг марч хийж авах зүгээр 5 хөл бичсэн ч үед. Тэгсэн ч гэсэн тэрийг тэр тусгай CV-нээс тусгай кавер летер бичгээд цаг зарцуулсан байх гэдгийг үнэлдэг байхгүй. Зарим хүмүүс бол кавер летергүй бараг CV ч авах CV гэдэг дээр өөрснөө файлаа үсгээд олцсон гэдэг. Тэгээ CV-гээр ч хатаачлаагүй. Тэгээ юмдаа CV-ндээ цаг зарцуулсан хүний CV яг шууд харагддаг байхгүй. CV-ндээ зохицуулаад ингээд цагаа зарцуулсан хүний би болоо үнэлдэг. Тэгээд кавер летер бичсэн үнийг бол илүү үнэлдэг. Миний гарсан тийм шууд зэрэглийг хардаг шүү дээ. Одоо ингээд уулзахад ярилцахад тухайн хийсэн зүйлсээс байсан. Таны одоо нэг нэгэн чиглэлээр ажиллаж байна. Тэгэхээр хүмүүс ялангуяа монголчууд аяг хөвдөж асууж байгаа гэж яаж би ажилдаа байдаг. Нэг төрлийн юм карьер коучээсээ илүү яг миний нүцийн мэрэгчлэн гэдэг утгаараа хүмүүсийг ажилд авч байгаа учраас хүмүүс би одоо материалын хэлхийг яах вэ гэдэг нөгөө талаас нь зөвлөгөө өгч байна. Тийм тэгдэг хүний нөөцөөр ажиллах хүмүүс тийм үү за би ингэж ажилд орохсон яаж авах вэ гэж хамгийн түрүүнд асуудаг л да. Тэгэхээр одоо нөгөө би яг ингэж карьер коучинг бол биш карьер спорт гэж хэлдэг. Би ингэж ажилд ормоор байгаамаа ийм чиглэлээр одоо ажилд ормоор байна. Эсвэл ингэ бүр эргэлзээд тий би одоо уг нь ингэмээр байгаамаа даанч тэр нь болтгомаа гэдэг хүмүүс надтай их ярьдаг л да. Тэрнээс харахад мэдээж одоо монголчуудаа би бол аль болох цаг алдалгүй эртхэн нөгөө мэрэгжлийн ажилд болж өгвөл ороосоо гэж боддог. Тэгээд манай Монголд одоо заавал нөгөө одоо энэ дээрээ заавал ямар нэг ажил хийх шаардлагагүй шүү дээ. За ер нь бол мэрэгчлэрээ л эртхэн ажилд орчих юм бол тэр хүн болон тэр хүний гэр бүлгээ цаашдаа авч аягүй олон юм нөлөөлдөг учраас манай монголчуудын статистик төрөлхийг нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг би бол аягүй дэмждэг байхгүй. Тэгээд яг хамгийн түрүүнд хийдэг юм маань болоод түрүүний хэлснээр гэрийн даалгавраа сайн тэр нь болохоор мэдээж ажилд орохдоо холбоотой бүх зүйлийг аль хэзээний баттай уулзалтаа гүйлгцсэн байх хэрэгтэй. Олдол гүйлгцсэн байх хэрэгтэй. Нэг ийм юм үгүй дээ шүү дээ. Нөгөө аливаа зүйлд мэрэгчлэх болох 10,000 цаг зарцуулдаг гэдэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэгэхээр тухайн зүйл дээрээ чи юу сонирхож чинь тэрийгээ тултал ердөөсөө гүйлгдэг тэртэй холбоотой бүх сонирх бичлэг одоо юу гэдэг YouTube-тэй холбоотой бичлэг бүх юмыг тултал босруулах хэрэгтэй. За тэгэнгүүт тодорхой хэмжээнд өөрийнхөө мэдлэгийг олж аваад дараагийн хэмжээнд нь окей за би яг ингэчлээ. Тэгээд яг хүн юмаа хийгээд ирэнгүүт асуух юм гардаг.
Тэгээд асуух юм гарсан үедээ яг хөдөө холбогдоод асууж болно. Яаж болно. Заавал зөвлөгөө мэдээж авч болно. Тэгээд одоо тухайн цагтч ажилтдаг хүнээс асууж болно. Өөр хэмжээтэй ямар нэгэн зүгээр мэрэгчлэрээ ажилтдаг хүнээс асуусан ч гэсэн ажиллаагүй хүнээс илүү бас зөвлөгөө бас боломжтой байдаг. Тэгэхээр хүмүүстэй холбогдоод нэгдүгээр бас хоёрдугаар нь networking хүн бас явж болно. Одоо ялангуяа ингээд хаашаа явж ийн тэр чиглэлийнхаа хүмүүстэй networking болох их сайн хийх юм бол ер нь бол тэр мэдээлэл болж байгаа. Одоо ч бид нар энэ хөдөлмөрийн зах зээл дээр байна гэдэг чинь нэгдүгээр ажилд орохоосоо өмнө угаасаа чухал, хоёрдугаар ажилд орсны дараа мэдээлэл олж байгаа гэдэг чинь өөрөө бас ажлын байрны дээр бас байх үндсэн нэг юм аягүй чухал үзүүлэлт бол юм билээ л дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө мэдээллийг айлуулах хаанаас яаж олж авах вэ гэдэг байнга бодож байгаа. Тэрний нэг арга бол бас networking. Тэгээд одоо дараагийнх нь миний өгөхтэй зөвлөгөө бол одоо мэрэгжлийн нэг холбоонууд гэж яддаг шүү дээ. Австрал одоо жишээ нь эмчнэрийн холбоо, шүтний эмчнэрийн холбоо, багш нарын холбоо, хүний нэгжийн мэрэгчлэнүүдийн одоо институт гэдэг зүйтэй юм байгууллагууд организашн байдаг байхгүй. Тэгэхээр тэднэртэй холбоотой айлуулах ишүүн болоод юу хэрэгтэй мэдээллүүдийг авах хэрэгтэй, networking ивентүүд дээр очих хэрэгтэй, энд сургалт семинар юу болж ийн тэрэн дээр байнга очиж явах хэрэгтэй. Өдөрсөд бүх мэдээллийг цуглуулдаг гэсэн. Тэгжээж нэгдүгээр ажилд орно, хоёрдугаар ажилд орсон хойно тэр аргаараа бид нар бас тэр ажлын байран дээр доктор сууршилтай тэгээд амжилттай ажлын байран дээр амжилттай байх гэж өөрөө бас нэг бас. Тэгээд нэг уулыг даван за одоо дахиад нэг уулыг гэдэг. Тэгэхээр ердөөсөө энэ чинь ингээд зүгээр процесс байхгүй юу? Одоо ялангуяа ингээд ажилд ороход хүмүүс CV-гээ явуулна, 10 CV явуулгуудаа ёо над руу хинж ирсэнгүй байлаа. Амар яцсан сэтгэлээр онцсон байдаг. 50-100 CV явуулж яадаг ажлын ярилцлагад өгдөг. 2-3 ажлын ярилцлагад орж ээж бид нар 2-3 ажлын ярилцлагын дараа зүгээр энгийн одоо ярилцлаганд тэнцэх хэмжээний чадвартай бид нар болно. Тэгээ эн чинь бүгдээр ингээ олон жил олон сараар үргэлжилдэг процесс. Тэгэхээр өдөөсөө яарах хэрэггүй бодож болохгүй. Өдөөсөө төлөвлөгөөтэйгөө гэхдээ байнгын step by step хийх ажлаа ингээл явж идэл нэг л хийх зайлшгүй байна. Таны удаад хүмүүс бичлэн өгч байгаа зөвлөгөө тий бас энэ байгууллагын хүчинд явж гэнэ үү? Та гүгүн талаас нь зөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд ямар байдлаар хүмүүст байгаа. Би одоохондоо зөвхөн гийн хүмүүс л тийм ажил авах гэсэн сонирхолтой холбогдсон хүмүүс л ер нь бол. Энэ бол хамгийн одоо хүмүүс дэлхийн дуртай одоо нийс учраас энийг хэрэгжүүлчихээсэй гэсэн зүйл. Тэгээ хувийн талаас нь болоод хэрэгжилч нь талаас нь тийм. Ер нь бол миний анзаарсан судалгаа хийх чадвар гэж байна. Энэ бол зөвхөн ажилд орохдоо холбоотой биш, ажилд орсны дараа тухайн ажлынхаа байран дээр холбоотой бүх мэдлэгийг бид бас угаасаа олж авах хэрэгтэй. Тэгээд ажлын байртай өрдөөсөө холбоогүй хувийн одоо бид нар ч гэсэн хувийн хөгжилтэй холбоотой зөндөө олон сэдвүүдийг бас ингээд бас хэрэг гарна, мэдэх хэрэг гарна. Ер нь бол айл болох өргөн хүрээний мэдлэгтэй байхад бол судалгаа хийх чадварыг 8-аас эзэмших хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд тэр нь бол ердөөсөө зөвхөн юмыг Google-д болоод авах гэсэн үг шүү дээ. Тэрнээс цаашаа гадна айл болох одоо ямар өргөн хүрээтэй олон их сурвалжаас мэдээллийг авч сурах хэрэгтэй. Тэгээд энд бол ялцчихгүй гадаад хэл өгч байна. Би бол одоо жишээ нь яг ингээд зөвхөн харьцуулахад ингээд мэдээж монгол хэлтэй хүн монгол вебсайтуудаа л ухах эсвэл монгол вебсайтаас монгол хүнтэй л ярьдаг тийм. Гэтэл бид нэр монгол дээрээ нэмээд англи хэлтэй болоод англи хэлтэй хүмүүстэй мэдээж дэлхийн одоо бүх одоо орны хүмүүстэй яг зөвхөн ганцхан Япон хэлгүй ч гэсэн би англиар ярьж шүү дээ. Тэгэхээр энэ бүх одоо мэдээллийг олж авах одоо үндсэн гол шаардлага бол ялцчихгүй гадаад хэл ямар ч хэлээ хичээлээс Япон солонгос өдөөсөө хамаагүй аль болох тэр гадаад хэлтэй болох хэрэгтэй. Тэгэх юм бол тэр мэдээллийг олон их сурвалжаас авч авах. Тэр хэрэг биднэрт бол мэдлэг тэлнэ, мэдлэг нэмэгдэнэ. Тэгээд мэдлэг нэмэгдэнэ гэдэг чинь бид нар бол өрсөлдөх чадвар сайтай болж байгаа гэсэн үг юм байна л дээ. Давчид бол мэрэгчлэрээ ажиллаж байна. 2-3 улсуудаар бас ажилласан. За яг хүмүүс бас мэдээж чадвар аваалцаа
Хүний нийгмийн хариуцлага биелүүлэх Чадлаараа тэгээд явж байна. Тэгэхээр та бас өөрөө яаж хөгжүүлдэг вэ? за наач айгу тийм ээ чухал асуулт юм байлаа. Би ер нь бол ингээд саяхан бас нэгтэй юм ярьж байгаа анзаарсан ч юм бол ингээд би бас ингээд өнгөрсөн хугацаанд байнгын ер нь ингээд багаар хөгжлөд явж байсан байлээ. Тэгээд би өөрийгөө яаж хөгжүүлэх юм бэ гэдээ өнгө саяхан бодсон ч би өөрийгөө юм тохгүй байдал амар их оролт юм байлаа. Өглөөсөө л ажилд орно гэдэг чинь бас нэг талаараа танихгүй хүмүүстэй уулзсан. Тэгээд угаасаа хэлний төвшин одоо жишээлбэл тийм сайн биш хүмүүс бол шинэ орчин. Дээрээс нь гадаад хэлээр яах гэдэг чинь бүгд амар тохгүй бүлгүүд шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө дандаа юм тохгүй бүлгүүд авахгүй юм байна. Тэгжээж зэрэг би чадах нь үгүй юу гэж дандаа үздэг. Тэгээд одоо би бас нэг шинэ юм сурж байгаа. Тэр маань бол 2-3 жил надад сурах урагш хөтлөө 2-3 жил хугацаа авах тийм юм баггүй. Тэгэхээр одоо тэр шинэ тохгүй бүсрээ би явж байгаа гэсэн тийм. Тэгэхээр Герман дахтаа би өөрийгөө амар их тохгүй бүсэд байнгын оролдог байсан. Тэгээд тэрэндээ ер нь бол амар дасцсан. Тэгээд одоо Австралид ирэх надад тарцсан бол бас байнга өмнө санагдсан. Гэтэл мэдээж одоо биш бол анх хэрэгтэй миний яг бас тийм сайн байгаа учраас бас л тохгүй байсан. Ажлын митинг болохоор би ингээд ойлгохгүй юм зөндөө байсан. Тэгэл тэрийг нь ичхгүй яана юм гэсэн юм болоо гэж асууж байсан. Тэр болгоомж тохгүй байлаа. Гэхдээ нөгөө талаараа бид нэрийг цаанаас нь ингээ хөгжүүлж өгч байгаа. Алхам алхмаад шинэ скил өгч байгаа. Тэгэхээр өөрийгөө тохгүй байдал оруулж явсад юм байлээ те. Тэр шинэхээр давхар өсөж өгч дээ. За баярлалаа гэхдээ бас ярилцлагын урилгыг хүлээн авч үүнтэй энэ салбарын талаар болоод одоо энэ их том сэдв байгаа. Тэр шаарийн ажилд орохоос гадна өөрийгөө хөгжүүлэх. За орчоод тестжүүлээ. Тэгээд төвчж байх. Тэгээд текст ажилттай байх гэдэг. Ингээд маш олон сэдвүүдийн талаар тэний нэг ярилцсан баярлалаа. Цаашдын ажил гэсэн өндрөөс өндөр ажил гэсэн бусдад бас тусаа өөрийн мэдсэн чадсан зөвлөдөө хүлээж аваад нь бас маш их баярлалаа. Баярлалаа. Урьж явуулсан баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй Real podcast-ийн энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт Австралийн Watercom компани хүний мэдсэн мэргэжилтэй Огийн хч маань ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа.